За улсын хурлын гишүүн асан гүн далайгийн нэг хөдөөний зам дээр явж байгаад хийсэн бичлэг байсан. Тэгээд тэр 140 км/цагийн хурдтай явж байгаад ер нь одоо машин тэрэг сайжирсан, зам харгууныг үеэд бол бас гайгүй болчлоо. Тэгээд энэ хуучны стандарт 80 км/цагийн хурд ер нь одоо зөв юм уу буруу юм уу энийг одоо бас өөрчлөх хэрэгтэй гэсэн маягтай ийм бичлэг байна лээ. Тэгээд тэрний доор бол одоо маш олон хүмүүс дэмжиж бичиж байна. Ер нь бол стандартаа өөрчлөх хэрэгтэй болсон. Бас нөгөө талаас нь ингээд сөрөг байрт суртаа ингээд янз бүрийн байгаа юм байлээ. Зүгээр яг энэ тал дээр стандарт ер нь ямар байдгийг, хурдны хязгаарыг ер нь яаж тогтоодгийг гэдэг талаар нэг өөрийнхөө бодлыг хэлж юм бичлэг хийж байна. За би өөрөө болохоор яг одоо энэ хурдны тестүүд хийдэг байсан ийм яг хурд машины одоо хурд дээр юу яадаг ийм инженер байсан. Тэгээд тэрний одоо яг хөөхлөр яг аюулгүй ажиллагаа талаас нь одоо бодолт хийдэг, тэрний шийдлүүдийг хийдэг ийм байсан. Тэгээд тийм болохоор яг юу яадаг юм safety инженеруудын одоо бидний яг хамгийн гол хийдэг юм бол аюулгүй ажиллагааны магадлалыг тооцдог. Тэгээ аюулгүй ажиллагааны магадлалыг тооцоод тэгээд тэр магадлал дээрээс ер нь бол одоо хурд бол нэг иймэрхүү байх хэрэгтэй байна. Тэгээд энийг техникийн аргаар яаж хянах уу, одоо монитор нь болох уу, тэгээд тэрийг яаж одоо яг зөв ажиллагаатай ингэж техникийн хувьд шийдлүүд хийх вэ гэсэн ийм бодолт хийдэг юм байгаа. Тэгээд safety engineer гэхэлэр за стандарт талаас нь бол юу байна? Одоо би бол яг одоо Германы зүгээр ажилласаа гараа явж байна. Энэ юуны одоо ингээ хоёр урсгалтай зам байгаа. Энэ хоёр урсгалтай зам бол зөвхөн одоо Бундсштрассе гэдэг хоёр эсрэг урсгал байхгүй. Яг одоо ингээ яг эсрэг урсгал байхгүй энэ хэсэг дээр явж байна. За одоо энэ буцаад эсрэг урсгалтай хэсэг рүү орж ирж байна. Тэгээ энэ бол зөвхөн нэг Монголд явж байгаа яг үндсэн стандарттай хоёр игнэ тэгтээ эсрэг урсгалтай ийм зам. За энэ зам дээр бол яг одоо энэ зам дээр бол 70 км-с дээш явж болохгүй. Яагаад вэ гэхээр энэ эсрэг явж байгаа урсгал бол маш том ризико фактор гэж орж ирдэг. Тэгээ нөгөө хинэ баяр цогтын хэлдэг шиг 200 хувьсгчтай тэгштгэл гэдэг шиг ер нь бол маш олон юмнуудыг бодож ээж энэ хурдыг тооцд юм байна. Тэгэхээр энэ яг одоогийн байдлаар бол энэ эсрэг урсгал явж байгаа машинууд бол маш өндөр ризико гэж үзнэ. Тэгээ энэ чинь гүйцэж төрүүлж байгаа машинууд байна. Тэгээ гүйцэж төрүүлэнгүүт яг хөөхлөөр манай урсгал руу орж ирнэ. За яг энэ үед манай урсгал руу орж ирсэн үед яг хөөхлөөр одоо би аюулгүй энэ машинаас одоо бултгах байд юм уу ийм хөдөлгөөн хийх хэрэгтэй болно. Өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд. Тэгэхээр нэгдүгээр фактор одоо тэр нэг аюулгүй ажиллагааны хурд тооцдог нэгдүгээр фактор бол яг уу гэхээр риск тооцдог юм байна. Тэгээ риск тооцно гэхээр ерөнхийдөө ямар рискүүд тооцох вэ? За хөдөөний зам дээр одоо Монгол дээр жишээ аваад ярих юм бол хөдөөний зам дээр би давхиж байлаа. Хоёр игнэ зам. За ингээ хоёр игнэ зам дээр явж байхдаа өөдөөс орж ирж байгаа машин гүйцэж төрүүлээд манай игнэнд орж ирэх риск ер нь одоо цагаар тооцно. Энэ нэг цаг явж байхад одоо хэдэн удаа магадлал нь хэд байх вэ гэдэг. Ингээд. Тэгээд тэндээс бол нэг тоо гарч ирнэ. Магадлал ер нь бол дандаа магадлал тооцдог. За тэгээд яг энэ үед яг хөөхлөөр би 140 км/цагийн хурдтай явж байна. Одоо жишээ нь хиний гүн далай шиг одоо 140 км/цагийн хурдтай явж хахад явж байна. Эсвэл 80 км/цагийн хурдтай явж байна. Ингээ хоёр янзын тохиолдол одоо тэр нэг драйвинг сценари гэж ярьж байгаа. За тэгэнгүүт би яг хөөхлөөр 80 км/цагийн хурдтай явж байгаа хүн 140 км/цагийн хурдтай явж байгаа хүнээс илүү хурдан яг тэр нэг хүний одоо ингэж аюулыг таних тэр хугацаа бол өөрөө тогтмол байдаг. Бараг их жирийн хүнд бол нэг 2 секундын хугацаатай. За энэ 2 секундын хугацаанд би яг хөөхлөөр за энэ аюул ороод ирлээ гэж мэдэрнэ. Тэгээд тэр мэдэрсэн мэдрэнгүүтээ хариу үйлдэл хийн самбаачлах хугацаа гэж ярьж байгаа. Тэгэхээр яг энэ самбаачлах хугацаа, мэдрэх хугацаа, тэгээд дээрээс нь самбаачлах хугацаа хоёр нийлээд
одоо аюулаас одоо өөрийгөө гарах одоо нөгөө controllability гэж ярьдаг. Тэгээд тэрний магадлалыг тооцдог. Тэгэхээр 140 км хурдтай явж байгаа тохиолдолд 2 секунд алдна гэдэг маань бол ерөөсөө 80-90 м алдчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө өөдөөс орж ирж байгаа машин чинь бас адилхан 140 км/цагийн хурдтай байх юм бол 2 секунд зөвхөн одоо би алдаа байна шүү гэж бодоод за энэ эвгүй байдалд орчлоо гэдгээ мэдрээд ингээд хариу үйлдэл хийх энэ энэ хугацаанд бол би 160 метрийн алдчихна гэсэн үг. Одоо энэ хоёрын тэгэхээр нөгөө юу яах аваар гарах магадлал чинь тэр хэмжээгээр ихсэж байгаа. За тэгээд аваар гарлаа. Энэ аваар гарсны дараа 140 км энэ хурдтай явж байгаа хоёр машин хоорондоо мөргөлдсөн тохиолдолд тэрний одоо эвдрэл гэмтэл тэрний гарах үр дагавар ямар байх вэ гэдэг. Тэр өөрөө бас тоогоор илэрхийлж болдог. Тэгэхээр 140 км/цагийн хурдтай явж байгаад хоёр машин мөргөлдлөө гэхэд бол хүн амьд гарах магадлал одоо тэдэн хувьтай гараад ирнэ. За ингэхлээр нийт ер нь бол маш энгийнээр ярьж байгаа 3 факторыг бүрэн тооцох хэрэгтэй болно. Нэгдүгээрт алдааны магадлал ямар алдаа гарах магадлалтай. Тэгээд тэндээс хэр хурдан хугацаагаар самбаачлах уу, тэрийг одоо зайлж гарах магадлал нь хэр байх уу? Тэгээд дээрэс нь за яг аваар үнэхээр ингээд чадаагүй аваар гарсан тохиолдолд хэр ослын одоо нэг эндэгдэл нь хэр байх вэ гэдэг. Ийм 3 факторыг ингэж тооцож үзээд энэ 3 фактороос яг хөөхлөр ерөнхийдөө ийм зам дээр ийм алдааны магадлал нь ийм байх юм байна гэдэг. За Монгол бол одоо жишээ нөгөө хөдөөний зам дээр бол зүгээр нэг өхөр хэвтчихэдэг те. Тэгэхээр энэ өхөр хэвтэж байгаа энэ магадлал чинь өөр тэр чинь бол маш энгийн үзэгдэл маш олон давтагддаг. Тэгэхээр ингээд энэ болон маш олон факторуудыг одоо бүх одоо ямар аюулгүй үйлдэлүүд юу гарах уу, яаж осол аваар гарах магадлалууд нь ямар байх вэ гэдэг. Энэ болгоныг тооцоочож ер нь хурдны тооцоо хийдэг. Тэгэхээр зүгээр яг одоо өөрөө давхиад нэг чөлөөтэй зам дээр давхиж байгаад би 140 км/цагийн хурдтай явж энэ дээр болж байна. Дээрээс нь миний машин болж чадaltaй. Ер нь яагаад ийм заавал одоо би юу яах гэдэг юм бэ? Заавал ингээд 80 км/цагийн хурдтай байгаа юм бэ гэж ярьж байгаа бол бас жоохон нэг талын өрөөсгөл ойлголт. Тэн дээр заавал инженерийн тооцоо, бодолт, тэгээд замын байдал, тэр сценарий тэр бүгдийг нь тооцож ингэж хурдны хязгаар, хурдны хэмжээнүүдийг тооцогддог. Тэ. За тэгээд дээрээс нь зүгээр би статистик харсан чинь Монголд бол яг хөөхлөөр аваар гарч байгаа аваарын тоо одоо ослын тоог Германы тоотой харьцуулаад зүгээр хүн амын тооцтой харьцуулаад үзэхэд Монгол бол асар их замын ослолтой байна. Ерөөсө 5 дахин илүү байдаг. Тэгэхээр ерөөсө 5 дахин илүү бүх ослоороо хүн амин ирсэж байгаа ослон ч гэсэн ерөнхийдөө ойролцоогоор 5 дахин илүү байд юм байна. За тэгээд дээрээс нь зүгээр статистик талаас ингээ хараад ирэх юм бол за би одоо яг хурдны зам дээр гараад ирлээ. 3 игнэ эсрэг урсгал байхгүй хурдны зам. Тэгэхээр энэ дээр эсрэг урсгал гарч ирэх магадлал бол ерөөсө хүмүүс бас нэг амын оруулах гэж байна. Эсвэл бүр юу ч мэдэхгүй мангар нөхдүүд бас заримдаа эсрэг урсгал ордог. Гэхдээ тэр нь бол нэг жилд Герман даяар нэгээс юм 2-3 тохиолдол байдаг л да. Тэгэхээр ийм байна. Одоо энэ хурдны зам дээр орж ирчээд ингээ явж хат зөвхөн одоо нэг чигийн хөдөлгөөнтэй учраас машинууд бүгдээрээ ерөнхийдөө адилхан хурдтай явж байгаа. Ингээр алдааны магадлал нь дахиад яг ингээд арай ондоогоор тооцогдох ингээ явдаг. Ийм байгаа. За статистик талаас нь ярих юм бол одоо хурдны зам дээр гарч байгаа аваар ослын тоон юунаас тэр нөгөө сая би яг явжсэн 2 урсгалтай зам дээр явж байгаа аваар ослоос бол хамаагүй бага байд юм байлаа. Тэгээд тэр нь бол яг нөгөө өмнө ярьсан ямар хэмжээний осол энэ дээр гарч болох вэ гэсэн тэр ослын нөгөө магадлалаас ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ болгон бүгдээр маш их нарийн хоорондоо уялдаа холбоотой. Тэгээд тэрийг тооцдог аргачлалууд байна. Ер нь магадлалаар тооцдог. Тэгжээж явах уу гэхээр хурдны хязгаар тооцогддог. Тийм болохоор ерөнхийдөө ингээд хаа сайгүй 80 байхгүй тэрийг бас өөрчилж болно.
мэдээж хэрэг бол өөрчлөх хэрэгтэй. Зам харгуй сайжирж байгаа энэ тохиолдолд бол тэрийг шалтгаалаад ингээд өөрчлөх нь бол зөв. Гэхдээ хаасаагүй 140-тэй давх гээд аян гайгүй байна гэж ерөөсө болохгүй. Ийм байгаа шүү. Тэгээд энийг сайн анхаараарай. Бүгдээрээ аюулгүй сайхан яваарай гэж хүсье.